Бүгдээрээ Диваажингийн тухай ямар нэгэн байдлаар төсөөлдөг байх. Тэгвэл Диваажин хэн хайр? Мөн зарим бурхны шашинд Диваажин ихэнхээ хөл доор байдаг гэж сургадаг. Тэгвэл би та бүхэнд өнөөдөр 11 настай хүүдээ тохиолдсон бодит түүхийн талаар ярьж өгөх болно. Арван настай ач хүн гэртээ ирээгүй мэдсэн эмээ санаа маш ихээр зовно. Ингээд багш руугаа утсаар ярьж ач хүүгээ асуулаа. Харин ангийнхан багшийн хэлснээр нэг эмэгтэй хүн хүүгээ машиндаа суулгаад аваад явсан тухай хэлнэ. Хүүгийн машиндаа өөрийн ирэхээр суусныг харсан багш нь түүнийг хүүгийн ээж гэж бодсон тухайгаа хэлнэ. Харин үүнийг сонссон эмээ шууд хүүгийнхээ ээж рүү утсаар ярина. Харин хүүгийн ээж юу ч мэдэхгүй байлаа. Эмээ санаа зовоод элдв янзын зүйл бодогдож байлаа. Ингээд цагдаагийн албанд дуудлага өгөхөөс өөр арга байсангүй. Өдөр хүртэл хичээлдэг 6 дугаар ангийн сурагч 11 настай өргөн хүү сургуулиасаа тараад алга болсон. Алга болоод удаагүй учраас цагдаагийн албан хаагчид хайхрамжгүй хандсан тохиолдолд ажиглагдсан байна. Тэдний таамаглаж байгаагаар хүү хаа нэгтээ интернет тоглоом тоглож байгаа гэж бодож байжээ. Харин эмээн цагдаагийн албаны таамаглалыг эсэргүүцэж байлаа. Ингээд цагдаагийн алба сургуулийн ойр орчмын бүх тоглоомын газруудыг шалгажээ. Шалгалтаар ямар ч үр дүн гарсангүй. Хүү ямар ч тоглоомын газар ороогүй байж таарлаа. Одоо орчин үед бүх хүмүүс гар утастай болсон цаг үе. Гэвч хүүгийн гар утас унтраалттай байлаа. Иймээс хүүг эрен хайх ажиллагаа нэлээд хүндрэлтэй байв. Цагдаагийн албанд мэдүүлэг өгсөн эмээ хин нэгнээс сэжиглдэг тухай хэлнэ. Түүний бодлоор ач хүүгийн алга болсонд түүний хойд ээж нь холбоотой гэж үзв. Хойд ээж нь холбоотой байх баталгаатай мэдээлэл байхгүй. Гэвч цагдаагийн алба эмээгийн мэдүүлгийг ч бодолцож үзв. Ингээд цагдаагийн алба хойд ээж нь амьдардаг хаягаар нь яваад очив. Харин хойд ээж нь цагдаагийн албан хаагч нарт хүүгийн алга болсон талаар юу ч мэдэхгүй гэдгээ хэлжээ. Харин түүнийг байрыг шалгаж байсан мөрдөн байцаагчид нэг хачирхалтай зүйл олж илрүүлнэ. Тэд түүний малын хашаанд шинээр ухаж болсон нүх байгааг анзаарна. Энэ маш их с ижигтэй санагдаж байлаа. Ингээд цагдаагийн алба хаагчид нүхийг ухаж үзв. Нүхнээс 11 настай хүүгийн хэрцгийгээр алсан цогцыг олжээ. Жохон хүүг боогоод 7 удаа хутгалж алсан байж. Ийм аимшигтай хэрэг гэрээсээ олдсон хойд ээж нь сандарч эхлэв. Маш туршлагатай олон жил хүнд гэмт хэрэгт ажиллаж байсан. Цагдаагийн албан хаагч нар түүний хойд ээжийн мэдүүлгээс залхаж байлаа. Учир нь тэр өдөр болгон өөр зүйл зохион ярьж байлаа. 11 настай жоохон хүүгийн амьдрал жаргалаасаа зовлон их байсан юм. Хүүгийн аав ээж таарч тохирохгүй салсан. Хүүгийн амьдралд хүнд сохилт болж байлаа. Тэд өөрсдийнхөө аз жаргалыг бодож хүүгийнхээ хувь тавилангаар тоглосон гэхэд болно. Бидний өнөөдрийн нийгэмд ч ийм эцэг эхчүүд цөөнгүй. Энэ дашрамд би та бүхэнд гэр бүлээ тэр тусмаа үр хүүхдүүдээ бүхнээс илүү хайрлаж хамгийн түрүүнд өөрийгөө биш бусдыг үр хүүхдийнхээ ирээдүйг нэг бодож байгаач гэж хүсэх байна. Эргээд болсон явдалд оръё. Ингээд эцэг эхийн таарч тохирохгүйгээс болж нэг настай хүү ээж дээрээ үлдсэн байж харин хүүгийн ээж нь хүүгээ чадах ядгаараа өсгсөн. Гэвч 2 дахь удаага хурмаа хийж дахиад нэг хүүхэдтэй болсон байна. Харин хүүгийн аав нь салснаас хойш тэд нартай эргэж ирээгүй. Тэр байтугай шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрийн хүртэл өгөөгүй. Ингээд 2 дахь хурмаа хийсэн ээж нь хүүгээ эмээтэйгээ амьдруулж байжээ. Эмээн хүүг ёстой сайхан харж ханддаг байсан юм. Юугаарч дутаахгүй. Аав ээжийнхээ байхгүй ч мэдрүүлэхгүйгээр хайр халамж тавьж өсгөж байсан гэхэд болно. Багш нарын хэлснээр хүү сургуулийн шилдэг сурагч нарын нэг. Бүх хичээлдээ маш сайн байсан байжээ. Үүнээс гадна шатар теннисний уралдаанд оролцож удаа дараа тэргүүн байр эзэлж байсан. Эмээгийн бахархал мөн туслах нь байсан юм. Ийм хөөрхөн мундаг хүүг хойд ээж нь яагаад харгас хэрцгийгээр хөнөх болов? Мөн яаж ийм аимшигтай зүйл хийж чадаж байна гэмээр. Хойд ээж нь багасаа хүмүүжил муутай гэр бүлийн хүүхэд байсан. Тэрээр дөнгөж 15 настай байхад жирэмсэн болжээ. Анх 15 настай хүүтэй болж дараа нь 17 настай байхад охинтой болжээ. Хүүгийн нэр нь Тэмэр. Харин охиныг нь Айдана гэдэг. Гэтэл 15 жилийн дараа нөхрөөсөө салсан юм. Тэрээр хүүгээ аав дээрээ үлдээж охиноо аваад Алмат хотыг зорьсон байна. Алмат хотод жимс ногоо зарж амьдралаа залгуулж байжээ. Ингээд нэг өдөр нас барсан хүүгийн аав болох Азаматтай танилцсан.
Тэрээр анх танилцахдаа хажууд байсан охиноо өөрийнхөө дүү охин гэж танилцуулсан байна. Харин нөхөр хүүгийнхээ тухай огт дуртаагүй байж ингээд танилцж байсан залуу хос удалгүй бие биенээ татагдаж хурмаа хийжээ. Гэтэл шинэ бээр нь ээждээ анханасаа таалагдаагүй байжээ. Харин хүүгийн аавын хувьд гэр бүлийн амьдралд оролцохгүй залхуу нэгэн юм. Байвал ууж байхгүй бол хэвтэж байдаг нэгэн байжээ. Үүнээс үүдэлтэй гэр бүлд нь байнга хэрүүл маргаан гардаг байж мэдээж идэж уух, өмсөж зүүхээсээ эхлээд хэцүүдэж байсан нь ойлгомжтой. Ингээд тэд 7 жил хамлаад эцэст нь салжээ. Харин хүүгийн аав азаамаад эхнэрийнхээ нэр дээр зээлээр машин авч төлбөрийг нь барагдуулаагүй байжээ. Үүний энэ үйлдэлд уур нь хүрсэн хойд ээж нь өшөө хорсол бодож байжээ. Мөн өөрийнхөө салсныг нь хүүгийн ээжээсээ болсон гэж бодож байж энэ бүх хэргийг ээж нь хийлгэж байгаа гэж бодож байсан юм. Тэрээр хүүгээ салахыг нь зөвлөсөн. Ингээд уур нь дээд зэгтээ хүрсэн тэрээр өшөө авах тухай бодож эхэлжээ. Ингээд өшөө хорсол болсон тэрээр уурандаа өмнөх нөхрийнхөө хүү руугаа утсаар ярьж тусламж хүслээ. Тэрээр хүн шууд зөвшөөрсөн байна. Анхны нөхөр нь өөр нэг эмэгтэйтэй гэр бүл болж хүүтэй болсон байлаа. Мөн тэрээр хүүтэй тэр дүүгээ хамт дагуулж ирэхийг зөвлөжээ. Харин ээж нь хүүтэй нөхрийнхөө ээжийг алахыг санал болгосон байна. Үүнийгээ хийсний төлөө 700,000 төгрөг өгөхөөр болжээ. Харин хүн эмээг алах төлөвлөгөө бүтсэнгүй. Учир нь сонор сэрэмжтэй байдаг эмээ нь танихгүй хүмүүст хаалга тайлж өгсөнгүй. Ингээд тэр өөр төлөвлөгөө боловсруулсан нь энэ юм. Эмээг нь алж чадаагүй тэрээр 11 настай хүүг нь алахаар шийджээ. Энэ хэрэгт 2 хүүгээсээ гадна охин мөн таксины жолооч хүртэл оролцсон юм байна. Хойд ээжийнхээ охин болох айднаа хүүгийн сургуулийн гадаа хүлээж зогсно. Ингээд хичээлээс тарсан хүүг таксинд суулгаад аваад явжээ. 7 жил хамт амьдарч байсан эгч нь болохоор хүү юу ч бодлого машиндаа суусан нь мэдээж хэрэг. Тэд хотын зах руу чиглэн явжээ. Гэрт ирээд хүү хойд ээжтэй сонин сайхнаа ярьж хөөрч заавсан байж тэр үед 2 залуу хашаанд нүх ухаж байжээ. Хэсэг хугацааны дараа хойд ээж нь хүүгээ хашаанд нүх ухаж байгаа ах нартаагаа туслахыг хүссэн байна. Хөөрхий хүү ухал руугаа явж байгаагаа яаж мэдэх билээ? Хашаанд очиход хүүг нэг нь барьж аваад шууд боож эхэлсэн байна. Харин нөгөөх нь хүүг хутгалсан байжээ. Хэдэн минутын дотор хүү амиа алдсан байна. Харин хойд ээж нь хүүгийн хувцас цүнх гар утсыг нь шатааж орхижээ. Ингээд 2 хүүд хүүг нүхэнд болохгүйгээр жорлонд хаяхыг санал болгожээ. Харин тэд ээжийнхээ үгэнд орохыг хүсээгүй. Мөрдөн байцаалтын явцад тэд хэргийг нэг нэгэндээ тохиж байлаа. Хүүгийн ээж хэргийг том хүү биш охин болон нөгөө хүү 2 хийсэн гэж мэдүүлжээ. Харин хүүхдүүд энэ хэрэгт ээж нь буруутай гэж хэлжээ. Хэргийн явцад 20 настай охин жирэмсэн болж таарлаа. Гэтэл эцэггүй хүүхэд харин таксины жолооч хүүхдийг алах тухай мэдээгүй гэж хэлжээ. Тэрээр машинаараа үйлчилсэнийг хүлээн зөвшөөрсөн байна. Харин шүүх хурал удаан үргэлжилсээр өөрийнхөө шийдвэрийг гаргав. 37 настай ээж нь хэргийг зохион байгуулагч гэж үзээд 25 жилийн хорих ял оноосон байна. Хүүгийн эмээ үүнийг эсэргүүцэж бүх насаар нь хорих ял хүссэн байна. Гэтэл тухайн улсад эмэгтэй хүнийг бүх насаараа хорих хууль байхгүй юм байна. Дээд хугацаа 25 жил. Харин 22 настай тиймэр 23 жил. Түүний дүүг 17 жил. Охин дүүг нь 11 жил. Таксины жолоочийг 17 жилийн хорих ял тус оноосон байна.